хорчих юм бол таны цус өтгөр нь зогсонгошин цус тунц чинь магадгүй цусны чулуу үүсэх юм эрсдэлтэй. За сайн байна уу? Дараагийнхаа нэг ээлжид зөвлөгөө бичлэгээр та бүхэнтэйгээ уулзч байна. Зарим хүмүүс бол жишээ нь биохимийн шинжилгээ өг тосны солилцоо хэр явж гин гэдэг үзүүлэлтээ харж байгаа. Эсвэл эмчнэрийн өгсөн зөвлөмжийн дагуу өг тосныхаа хэрэглээг маш их таньдаг, хязгаарладаг. За энэ нь өөрөө эргээгээд шууд биш ч гэсэндээ хэсэг хугацааны дараа эрүүл мэндэд нь өөр үр дагаврыг бол авчирдаг. Тэгэхээр энэ тал дээр би ярих гэдэг. За өөхнийхээ хэмжээг багасгаснаас бүр хорсноос болж бас их ажиглагддаг. Ялангуяа залуу эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд их явагдаад байгаа нэг үр дагавар нь болохоор цүсний ялгаралтанд доголддог. Тэгэхээр цүс үүсэх процесс заавал холестерин оролцсон. Тэгэхээр таны цөсөл үүсэж байгаа бол тэрэн дотор чинь холестерин заавал байх ёстой. Гэтэл хэрвээ та энэ хоолтын буруу дэглэм рүү ороод эхэлчих юм бол бид нэр юу болох вэ гэхээр цүс ерөнхийдөө үүсэх процесс нь, цүс ялгарах процесс нь доголддог. Тэгэхээр залуу хүмүүс ялангуяа өг тосыг бүр идэж уухгүй ялгаж хаяад байна штэ тий. Тэгэхээр энэс болж юу болох вэ гэхээр тэр хүнд эрүүл мэндийн асуудлууд үүсч эхэлдэг. За энэний үр дагавар нь юу вэ гэхээр залуу эмэгтэйчүүдэд тэр цөсний өтгөрөл, цөсний чулуу гэдэг асуудал бүр их эрт үүсээд байна штэ. Хуучин бол 40-50 хүн цэсний шилуутай хэвийн байдаг байсан бол бүр 10 хэдтэйгээ түрүүний би бас бичлэг дээр ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ цэс үүсэх процесс хэвийн байх, цэс өөрөө урсах, цэсний өөрийнх нь тэр хөдөлгөөн урсгал нь хэвийн байх энэ бүхэнд бол холестерин тодорхой хэмжээгээр оролцдог учраас хэрвээ та өөх тосоо хорчих юм бол таны цэс өтгөр нь зогсонгошин цэс тунц чинь магадгүй цусны чулуу үүсэх юм эрсдэлтэй. Тэгэхээр бид нэр өөх тос хэрглэж байгаа бол таны цус хэвийн үүсгэн байна. Хэвийн ялгарх байна. Эсвэргээр хэрвээ та өөх тосоо хит хорчих юм бол таны энэ процесс бол алдагдаж танд өөр эрүүл мэндийн асуудал үүсэх юм эрсдэлтэй болно.